Окей, өнөөдрийн мессеж. Ээжүүд минь. Гэртээ сууж байгаа. Нэг вэ нөө хоёр вэ нөө хамаагүй хүүхэдтэй. Жирэмсэн байна уу хамаагүй. Өөрийн бүхэл бүтэн энэ хүн төрлөختөнд нэг хүн, хоёр хүн төрүүлж өгсөн энэ хөдөлмөр 10 сар тээгээд арьс мах ясаа салган уран байж төрүүлсэн тэр хүүхдийг өөрөө ч тэнхрэх завгүйгээр тэр хүүхдийг амьд мэндэрүүл саруул өсгөж хүмүүжүүлэхийн төлөө бүх өдөр бүх цаг нараад зарцуулан байж ядран байж нойроо хасч шүнжин босч хөхөөлж цэвэрлж арчилж байгаа энэ нүсэр том гайхамшигтай бүтээл хөдөлмөрөө үнгүүдүүлэхээ одоо бол өдөр чинь суухч завгүй. Зарим ээжүүд ч бүр өөрийгөө ч амраадаггүй. Хүүхдээ унтчих нь унтаж чаддаггүй. Амарч чадахгүй. Амарч унтж байгаа дээр нь хувцас аваад гэрээ цэвэрлэн нөхрийнхөө тэрийг хийн, хоолоо хийн. Өөрөө салж унах гэж ийж. Тэр ажил хийгээд ирсэн хүн дээ хөнгөн байна хамаагүй ажиллаа хийгээд ирсэн нөхрийнхөө ажлыг бүр өөрийнхөө тэр гэртээ суугаад тэр маш их ядарсан тэр ажлаас илүүд үзээд миний нөхөр ядарч байгаа миний хань одоо амар би яах вэ одоо баг л ингээл хүүхэд ингээл no тэгээ бүр ингээд ээжүүд нь ээжүүд бидний өөрсдөө ингээд өөрсдийнхөө хөдөлмөр ингээд өнгөөдүүлээд би одоо яах вэ гэртээ сууж байгаа хүн одоо миний нөхөр одоо энд бол зөндөө аавууд ингээд нөхрүүд барилга дээр ажиллаж байна. Хүнд ажил хийж байгаа одоо би яах вэ ингээ гэртээ суугаад одоо баг мөнгө олохгүй байгаа юм чинь одоо ингээл чимээгүй л одоо ингээл ядраал ингээл депресстэй ингээл стресстэй өөлал нүдэ харж цаашаа харж уйлал наашаа харж инегээл тэгэл ингээл шүн дутуу нааштай. Тэгээд хаашийн одоо тэгээд ээжүүдийн гэртээ байгаа тэр их нүсэр хөдөлмөр тэр хүүхдүүдийг амьд мэд байлгаж байгаа тэр хөдөлмөр биш. Тэр гадаа барилга дээр ажиллаж байгаа. Эсвэл одоо оффист хамаагүй юу амар ажил хийдэг хамаагүй тэр аавын ажил амар хүнд. Нүмүү хайшин. Тэгснээ одоо бид нар одоо яах вэ? Нөхрийн тэр ядралтыг одоо ядралтай тэнцвээс бол бид нар бас одоо юу гэдэг юм барилга дээр гараад эсвэл тэр мөнгө тэнцвээс хэмжээний мөнгө олж иж бид нар хайшин адилхан ядарсан тооцогдох юм. Адилхан амрах хэрэгтэй болох юм уу? Нөө болцгоо. Тэгж бас ээжүүдийн хөдөлмөрийг ингээд үнгүүжүүлж эмэгтэйчүүдээ ээжүүдийгээ тэгж хэлдэг. No. Би сайхан нэг энд ачаа харж байгаа нэг эмээтэй тарсан баггүй. Хэдэн 7 хоног юм. Тэгээ тэр эмээ надад бүр тэгж хэлсэн заяа. Манай бэр хүн хоёрын дээрээ тэнд ч яасан ч үнтэй юмнууд нь тэр манай бэрийн энд ирээ төрчих юм. Тэгээд мөхөөгөө өрөвдөд тах юм. Үгүй ээжийн сэтгэлээр явах тэгсэн байж болно л доо ойлгож байна. Гэхдээ тэр хүүхэд бүхэл бүтэн хүн төрүүлсэн тэр эмэгтэй oh my god. Ийм амар их сонсогддог тий? Бүр ингээд гэрч сууж байгаа ээжүүдийг бүр огтхонч юм хийгээгүй ингээд гэртээ ингээд бүр ингээд ялхаагаа сууж идэг юм шиг ингээд ярьдаг тий? Нөө одоо бол бүр хамгийн ихээр амраа, хамгийн ихээр хайрал, хамгийн ихээр хүндэл эмэгтэй хүн төрхийн өмнөх тэр бүр ингээд тэр нөхөртөө уулзахаас өмнөх тэр хөөрхөн цовоос сэргэлэн харц тэр дуртай зүйлээ хийгээд дураараа наргиж цэнгэж явдаг зугаалдаг тэр эмэгтэй хүүхд гарсан чаг тэрнгээрээ л уулна байх хэвээр. Тийм байх хэвээр эрэгтэй хүн. Тэрс биш хамаг галын унтраагаад гэрт нь бөхүүлээд ээжүүдээ ядаж өөрөө хөдөлмөрийг битгий өгөөсгөлдөө битгий жижигрүүлээд би яах вэ чи минь ядарч байгаа бла excuse me нөхрөөдөө гэртээ орсон бол одоо шифтээ солиод эхнэрийг амраа. Okay? No more ээжүүдээ. Битгий энэ гайхамшигтай хөдөлмөрөө битгий өнгөө жижигхэн юу ч биш юм шиг яриад байна. Ядаж өөртөө тэхээ байл. Хүмүүс яах вэ юу ч хэлсэн болно. Хэн байна хамаагүй юу ч хэлж болно. Өөртөө хамгаал.
Би бүхэл бүтэн хүн бүтээсэн. Надад энэ айгүй хүнд байгаа. Би энийг айгүй тэ ингээ хичээж зүтгэж өстэй энэ хүүхдийг амьд байлгахын тулд өстэй нүдэж салгалгүй энэ хүүхдийг эрүүл саруул хөл гарна бүтэн амьд мэнд байлгахын тулд би ингээд бүтэн бүхэл өдрийг зориулж байгаа. Энэ амар хүнд хөдөлмөр байна. Гэдгийгээ хэл өөрийгөө хамгаал. Өөрийнхөө хөдөлмөрийг үнэл. Бусд нь юу ч хэлчихсэн байдлыг окей. Moms please. Тэгээ бас энэ ээжүүдийн талаар нэг сайхан үг хэлж чадахгүй л just bye.